Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны 2016 оны 6 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын албаны улсын засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих Ростех улсын корпорацийн Эрдэнэ төлбөр болон Монгол Рос Цэвтмэд компанид эзэмшиж байсан 49% энгийн хувьцааг Mongolian Copper Corporation компани худалдаа авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлцлээ. Улсын хурлдах ардчилсан намын бүлэг уг асуудлаар 5 хоногийн завсарлага авсны энэхүү дуусч энэ 7 хоногийн хэлэлцүүлэхээр үргэлжилсэн юм а. Засгийн газрын одоо тэр боломжоос ухарсан барьсан гэдэг тэр асуудлуудыг бол тэр хууль дүрмийн дагуу шалгаж тогтооно үз. Ер нь бол өнөөдөр бид хэн нэгэн хүний хувийн өмчт халдж байгаа гэдгээрээс маш сайн бодох ёстой шүү. Зүгээр эндээс дүгнэлт гаргаад хууль одоо эрэлтийн байгууллага руу шилжүүлээд тэрийг шалгах шаардлага бол байгаа. Хэрвээ тодорхой шийдвэр гаргах гэж байгаа бол тэгвэл тэр 49%-ийг эзэмшиж байгаа хүмүүсийг оролцуулж яж асуудлыг шийдэх ёстой. Тэр энгийн жишээгээр хэлэхэд аавынхаа машиныг, аавынх нь нэр дээр байдаг машиныг хүн аваачаад зарчжээ. Ааваас асуух ёстой биз эзнээс. Тэгвэл их хурлаас асуух ёстой. Энэ зүйлээ асуулгүйгээр тэр хүү зарчаад цуцлаа шүү дээ. Энэний хариуцлагыг бид таанаас хайх ёстой юм. Энийг шүүх тогтоох юм а гэдэг. Шүүхийн асуудал бол гэмбуруугийн асуудал. Ял шийтгэлийн асуудал юм. Бид энэ өнөөдөр хууль хэрэгжиж гин үү? Зөв байна уу, буруу байна уу гэдэг юмыг ярихаас өөр аргагүй. Наад зах нь $330 сая ил далдуур тойруугаар улсаас гарч хулгаан замаар гарч тэр их хүйсвэрээр наад өчөөс өвчл их хурлаас нууцаар бараг засгийн газраас нууцаар л хувьд шилжсэн асуудал шүү дээ. Энэ ногдол ашигын асуудлыг тэр 56 тэрбумыг энэ одоо шилжүүлж авсны дараа авсан гэ тавг тайландаа тусгацсан байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эн чи одоо яг тэр гэрэн дээрээ байгаа идүү одоо жишээд эдгээр худалдаа авсан гэрээ хийсэн байх л да. Яагаад энэ ногдол ашиг ингэ шилжчихсэн бэ? 2012-13 онд хуваарсан $47.1 сая, $8.6 сая долларыг тухайн үед нь Ростех компанид одоо өмчлөл шилжихтэй холбоотойгоор энэ ногдол ашиг шийдвэр нь гараагүй байгаа учраас ногдол ашигын төлбөрөө Орсын албаны улс шилжүүлэхгүйгээр энэ дээр өглөөр хадгалаа байж исэн. Тэгээ энэ шийдвэр гараад Mongolian Copper Corporation-д очсны дараа одоо энэ Ростех бол Mongolian Copper Corporation-ийн хэмжээлийн дагуу гэрээгээр нэг өмчлөлн шилжсэнтэй холбогдуулаад одоо энэ өглөг нь одоо Монголын зэс компанид энэ авлага өглөгийг Монголын зэс компанид өгч болно гэсэн одоо албан бичиг нэхэмжлийн дагуу 7 дугаар сарын 16-ны 7 сарын 25-нд $8.6 сая, 8 дугаар сарын 12-ны өдөр $47.1 сая Эрдэнэ төлбөрөөс Монголын зэс корпорац шилжүүлсэн байж байгаа. Уг асуудлыг Монгол улс дотооддоо шийдэх зүйтэй гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байсан. Ийхүү эдийн засгийн байнгын хороо энэхүү санал дүгнэлтийг хэлцсэний дараа хууль зүйн байнгын хороо хамтарсан шийдвэрийн төсөл гаргах нь зүйтэй гэж үзлээ.